Төвчрэлт бол нөгөө зарцуулаа хайрын цаг санагддаг учраас дандаа гэрлээс ажил руугаа алхдаг. Нэг талдаа 40 минут алхдаг. Хойл өмсчтэй чи өдөр бол 2 цаг 15 минут. Эрэхтэй цаг 30 минут, явахдаа 2 цаг. Ялангуяа энэ ордноос орой гараад харихын хооронд яг нөгөө талбай хажуугаар явах чинь маш их төвчрдөг байхгүй юу? Доотлон цаг болно. Ойролцоогоор 20 минут. Яг төвчрөх хөрөх юм бол амар аюултай төвчрэх штэ заримдаа ч 2-3 цагч зарцуулдаг. Ойролцоогоор 1 цаг. Хамгийн багтаа одоо цаг гарна 2 цаг зарцуулдаг шүү дээ. Нэр жижигтэй нийлээд. Орой гарах юм бол 2-3 цаг. Өглөө бол 1 цаг. Тэр өглөө үйлрэлд ингээд битүү алхаж байгаа. Зуны 4 сараас 10 сар хүртэл дугуй болчтой. Тэгэхээр би төвчрэлт цаг зарцуулдаггүй. Одоогийн байдлаар 30 минут. Гэхдээ сургууль орчхоор энэ чимдэрэг л 2 цаг дараач төвчрэл зарцуулж байгаа. Төвжрэлтэй үед бол тэгэл янз янз. Дээдлэл нь бол 2-3 цаг ч явж шин тохиолдол бий. Гарын цаг гарна гэдэг чинь 2-3 цаг. Би ер нь төвчрэлд нэлээд олон цаг зарцуулдаг. Ягаад тэгэхээр манай ажил яамар өнөөцсөн. Тэгэл яг л адилхан одоо тэгэл төвчрэл явж байгаа. Төвчрэлд орвол 2 цаг болдог. Төвчрэлд орохгүй 3 цаг өмнө гараад ажил дээр 2 цаг өмнө ирдэг гэсэн үг. Оргил цаг үед одоо буцаж таарах юм бол ер нь ол нэг цаг бол төвчрөх бол байдаг.